Сайн санаа. За өнөөдөр би групптэй лив хийнэ. Тэгээд хэрвээ би харагдаад сонсогдож байвал тоочээр 1-10 хүртэл хэр зэрэг 10 дээр нь бол маш сайн сонсогдож харагдаж байна. 1 дээр нь болохоор ерөөсөө сонсогдохгүй байна гэдэг. Тийм. За ямар сэдвээр ярих вэ гэхээр та нар миний юун дээр групп дээр одоо би асуулт тавиад карт тавихаар их хариулдаг, итгэвтэй комент бичдэг, маш итгэвтэй янз бүрийн миний санал асуулганд оролцдог. Энэ нь болохоор надад судалгаанд минь маш их хэрэгтэй гэдэг учраас би маш их баярлагдав. Тэгээ өнөөдөр болохоор би нэг хамгийн сүүлд би нэг пост хийсэн тийм эмэгтэй хүний мэдрэмжийн талаар дүр зураг өгсөн байсан. Тэгээд тэндрийг хүмүүс өөрийнхөө тайллаараа яаж тайлж ийнэ гэдгийг би асуусан. Тэгээд заримдаа энэ дүр зургаар хүмүүсийн тайлж байгаагаар нь тэр өөрийнхөө мэдрэмжээ ямар байгаа вэ? Яаж өөрчилж болох вэ? Энэ талаар илүү их гүнзгий судалж мэдэх боломжтой байдаг. Тэгээ би болохоор арт коуч, арт терапевт хүн, арт коуч гэдэг маань ерөөсөө ирээдүйн зорилго төлөвлөгөө ирээдүйрөө чиглэсэн тийм сургалт тасгалжуулалтыг явуулдаг. Терапевт гэхээр терапи гэдэг маань илүү засалталтай сүрэг, бодол, мэдрэмж, итгэл үнэмшил, айдас, гоныг санаа зовоож байгаа энэ асуудлуудыг засахад ажилдаг хүн. Тэгээд миний хэрэгэлдэг арга бол болохоор арт терапи, арт коучинг. Арт гэдэг маань болохоор ерөөсөө бүтээлчээр гэсэн үг л дээ. Бүтээлчээр гэхээр бид нэр аюулгүйгээр янз бүрийн юм хийж агаад өөрийгөө танин мэддэг гэсэн үг. Зураг зурчиж болно, кукл хийчих болно. Энийгээрээ ямар миний сөрөг бодол, итгэл үнэмшлээр би амьдралдаа ямар эрэгтэй үнийг татаад байна, ямар сөрөг бодол, итгэл үнэмшлээрээ би амьдралдаа сайн зүйлийг, сайн хүмүүсийг, сайн нөхрийг татаад байна. Тэгээ энийгээ бид нар ингээд өөрөө хийж мэдэрсэн үедээ илүү их ойлгодог. Заримдаа ингээд ном уншаач ч юм уу сургалтанд сухараа ингээд сайн ойлгодог. Харин ганцаарчилсан ингээд орж ирээд ярьж ингээд ярилцахаар илүү их таньж мэддэг л дээ. За тэгээд хамгийн сүүлдээ миний энэ зураг юу өгүүлж байгаа вэ? Ямар эмэгтэй вэ гэд би ингээд зураг ингээд тавьж байгаа маань энэ нь болохоор мак гэдэг нэг терапийн чиглэлтэй энэ бас засал гэсэн. Яг л энэ дүр зургийг ингээд өгөөд хүн болгоо яг өөрийнхөө харж байгаагаараа, өөрийнхөө мэдэрч байгаагаар тухай зургийг тайлдаг. Зарим хүмүүс тэр зургаас сайн талыг харж болно. Тэгэхээр миний сэтгэлд яг энэ зургийг харж байхдаа бас сайн зүйлийг олж хараад байна гэсэн. Сөрөг талыг харж байхдаа би өөрийнхөө сэтгэлийнхаа сөрөг тал дээр бас илүү их төвлөрч гэнэ гэдэг нь харж олж мэдэж болно. Тэгээд энэ дүр зураг маань ерөөсөө би өөрөө гэсэн үг юм аа. Яагаад би өөрөө гэсэн үг вэ гэхээр ерөөсөө ямар ч хүнийг ярьж байхдаа, ямар ч зүйлийг ярьж хийж байхдаа бид нэр дандаа өөрийгөө л яриад байдаг. Одоо хүнийг магтчих байхдаа ч муулж байхдаа ч яг л миний нүд одоо жишээлбэл сайн хүнийг муугаар ярьж ивэл миний дотор маш их сөрөг бодол их байгаа болохоор л би муугаар ингээд будаад тэгэж хараад яриад байна гэсэн үг. Муу хүнээс хүртэл ингээд сайн талыг нь хараад үгүй тэр чинь тийм шүү дээ гэж бус нь бүгдээрэн болоод тахад зөвхөн тэр хүн тухайн хүнийг ингээд сайн талаас нь хараад байна гэхээр тэр талын л харсан гэсэн үг шүү дээ. Одоо жишээ нь саяны нөгөө Английн ханхуу одоо гэрлэхэд тухайн эмэгтэйг нь одоо энэ эмэгтэй ч одоо юм штэ, тийм штэ, 40 нөхрөөсөө салсан эмэгтэй штэ тий. Яаж Английн хатаа одоо Индианадаа харьцуулахшгүй ийм одоо Америк жүжигчээ юм эмэгтэйг одоо ингээд эхнэр болохын зөвшөөрж байна гэж ингээд ярьж ирсэн тий. Тэгэхэд тэр ханхуу болохоор өөрөө тухайн эмэгтэйгийн сайн талыг л харсан байхгүй.
хамгийн сайн талыг хараад сайн мэдрэмжийг халаад тэгээд тухайн эмэгтэй болохоор өөрийнхөө ингээ сэтгэл зүрхээ ингээ нээсэн л ахгүй тий. Би бас чам шиг адилхан юм ингээл нөгөө нэг эцэггүй ингээд өссөн манай эцэг их бас адилхан салсан ч юм уу тий. Аль нэгэн байдлаар тэр хоёр ингээд сэтгэл санаа нийлээ тэгээд тэр хоёр ингээд би энтэй ингээд сэтгэлээ нэгээд би энийг олсон гэсэн үг л тий. Яг тэгвэл киноны тэр салбарт олон нийтийн салбарт гардаг хүн чинь маш их хүмүүс их л амд өртдөг маш их хүмүүстэй холбогддог мөртлөө тэрнийг мэдж байгаа мөртлөө нөгөө ханхуу яагаад сонгосон бэ гэхээр тэд нар яг сэтгэл санаа мэдрэмжийн төвшөндөө нэг долгоонд нэг хэлбэлцэлд орсон гэсэн үг. Нэг долгоонд нэг хэлбэлцэл гэхээр тэр хоёр бие биенээ ойлголцсон болохоор тэр өмнөх амьдрал нь ямар байна уу гэдгийг нэш тэр ханхуу болвол эрэг тал дээр нь төвлөрсөн тухайн эмэгтэй. Бусад хүмүүс хичнээн ингээл сүрэг талыг харж ирсэн ч гэсэн эрэг болвол тэгэл яг тэр мэдрэмжээр тэр итгэл үнэмшлээрээ л өөрийнхөө үнэн гэж итгэсэн зүйлээ л дагдаг гэсэн. За яг энэ зурган дээр та нар харж байна. Энэ нэг эмэгтэй байна те. Тэнийг бол маш хүчрхэг эмэгтэй байна гэж ингээд бичсэн байна л да. Тэг хүчрхэг юу тийм эмэгтэй юм хүчрхэг харагдуулаад байна. Жишээ нь энэ эмэгтэй ингээд дээр нь юу агааз нар байна. Тэгээд гэгээтэй таалж яхад нөгөө талд нь аянг толгооноос нь тархинаас нь аянг тэг үүл манан гэдэг маань ерөөсө сөрөг ингээ бодол тэгээ сөрөг бодол нь ингээд орж ирсэн үг те сөрөг нөгөө нэг юу нь гарч ирдэг гэсэн үг мэдрэмжүүд нь ингээд луурлаад гомдлоод гуниглаад тэгээд энийг ингээд дотроо ингээд ажиглаад тэрээ яг юм байх юм бол энэ далаа доторд ингээд усанд ингээд сэлж байгаа хүмүүст нь болохоор одоо гэр бүл ч юм уу найз нөхдүүд бүгдээрээ энд өртдөг гэсэн үг л те. Тэгэхээр энэ эмэгнээс нь хүртэл ингээд усны давалгаа эднэр байна те. Энэ болохоор нулимс гомдол гуник байж болно. Энэ эрэг тал нь гэхээр одоо энэ тал нь ингээ эрэг байгаа зүрхэн тал нь энэ нар мандаад маш зам харагдаж чинь ирээдүй харагдаж чинь цэцэг ногоон навч тэгээд ирэхэнүүд явж байна. Тэгэхээр энэ картаас юу харагдаж байна гэхээр эмэгтэй өнд эрэг сүрэг тал ингээд хоёулаа байдаг. Сүргийг ингээд өгөөсгөх тусмаа сүргэн гэдэг нь өөрийнхөө сүрэг талаа сөрөг бодлоо ингээд өгөөсгөх тусам энэ нь улам их томроод байдаг гэсэн. Эннээсээ зүхтаал би заавал эргээ харна. Би эрэг тал дээр ингээд төвлөрнө гэж бодсон ч гэсэн хэрвээ миний дотор тэр бодлууд нь тэр айц тэр гомдлоггүй нөгөөд нь байх юм бол би яг энэ аян годлол яг энэ ингээд давлгаа болол ингээд өвөл болол ингээд гол мөрөн болол ингээд яана гэсэн үг. Амьдралын нухчаанд ингээд зовоод ингээд шаналаад хямраад байна гэсэн үг. Энэ эмэгтэй нөгөө талын сонголтыг нийцсэн байна. Тэ арай өөр тал руу нь харсан байна. Тэгэхээр би бас ийм сонголтыг хийн гэсэн үг л дээ. Энэ болохоор ийм шар өнгөтэй юм картууд маань болохоор ямар утга учиртай вэ гэхээр амьдралынхаа эзэн гэсэн үг. Амьдралын эзэн эмэгтэй ямар хүн бэ гэхээр амьдралынхаа ингээд сонголт үрдээ хариуцлага хүлээдэг. Хариуцлага хүлээдэг гэхээр би өөрөө ийм хариуцлага хүлээгээд миний амьдралд эрэг зүйл, сөрөг зүйлээсэн ч гэсэн би өөрөө энийг даван туулна. Би өөрөө ийм сонголт хийсэн шүү дээ гэл яг энэ дээр төвлөрөө тэгээд эрэг талаа илүү их харна гэсэн үг. Эрэг мэдрэмжийн дээр төвлөрнө. Аярын энэ төвлөрч чадахгүй байна гэдэг маань яагаад ч чаддгүй вэ гэхээр сөрөг итгэл үнэмшил нь маш их байна. Тэгээд тэрнээсээ ингээд тэр дүр зургаа ингээд хараад тэрнтэй ингээд дуусаад яг тэр нөгөө сөрөг тал руугаа илүү их анхаарат байх юм бол тэрэндээ ингээд төвлөрөө тэр нь ингээд хямраагаад идэг гэсэн үг. Тэгэхээр бид нар ингээд яг энэ зургаар ингээд яг эмэгтэйний амьдралын төр зургийг харуулж болно. Тэг хүн болгоо өөрийнхөө тайлж болно. Тэгээд тайлал хурцуг байдаг. Хэрвээ асуулт байгаа бол тэ асуултаа бичээд ямар асуулт
энэ нэмэгтэй өвний эрэг сүрэг мэдрэмж, эрэг сүрэг талтай холбоотой асуулт байвал бичиж олно комментэн дээр. Тэгээд амьдралын эзэн хозяйка гэдэг амьдралын эзэн эмэгтэй болвол хэрэг ингээд амьдралынхаа эзэн биш болсон үед юу болох вэ гэхээр сүрэг тал нь энэ нөгөө тал дээр илүү их төвлөрөх юм бол энэ тал дээр хохирогч болно. Хохирогч гэдэг маань намайг хэн нэгэн хохироос, хэн нэгэн гомдоос, хэн нэгэн урлуулсан, намайг хэн нэгэн хайсан, ашигласан гэдэг ингээд сүрэг тал дээр төвлөрөөл тэгээд уурлаад бухимдаад гомдоод идэх гэсэн. Тэгэхээр амьдралын эзэн гэдэг маань өөрийнхөө ингээд бодол, хүсэл, мөрөөдөл, зорилготой өөрөө анхаарал тавиад өөрөө төрлөөгөө хараад чиглээ тэгээ болж бүтэхгүй бол дахин төрлөөгөө явахыг хэлнэ. Тэгэхээр энэ бол миний бүр хамгийн дуртай карт яадаг би энэ сүрэг тал нь бол алга болохгүй. Гэхдээ эрэг талын бас сүрэг тал нь юунаас болж гарч ирж байгаа шалтгааны нь болоход тусалдаг. Эрэг талд нь төвлөрөхт нь тусалдаг гэсэн. Тэгэхээр энэ карт бол миний хувьд бол маш гоё карт гэж хэлж. Энийг бол Josephine Wald гэдэг Английн бүр алтартай юм зураач зурсан байгаа. Тэгээ манай багш нь картаар юм арга зүй хийсэн. Тэгээд би бас сургалтуудаас явуулна. Мөн нууц амраг, охин, тэгээд хатан гэдэг юм дүр төрхүүд байдаг. Эмэгтэй хүний энэ бүх мэдрэмжүүдийг агуулсан. Тэгээ эдрийг бас би бас дараагийнхаа ливээр танилцуулна. Бас асуултын нэрээ та нар сонирхох юм бол сонирхгүй бол би явуулахгүй те. Тэгэхээр өөрсдөө сэтгэлээ дор бичээрэй гэж бодож байна. За дараагийн удаа асуулт байх юм бол би бичье. Тэгээд коммент дээр янз бүрийн дүр зургуудын дор өөрийнхөө бодлоо өчөж байгаарай. Тэгээд за анхаарал тавьсанд баярлалаа. Тэгээд дараа уулзлаа. Түр баяртай.